та бүхний энэ өдрийн мэндийг хүргэе. За миний тавих хэлтгэл бол өдрөл бас орцооллын цахим системийн талаар. За энэ зүйл бол урд өмнө хийгдэж байгаагүй. Сая үйлдвэрлэлийн осол гэдгийг 269 дэх тогтоолын дагуу одоо бүртгэж гэсэн байцаагчид баталгааж болно гэж байгаа. За тэгээд энэ цахим систем гэдэг нь бол одоо үйлдвэрлэлийн ослыг бүртгэснээр нөгөө систем дээр та бүхэн одоо ороод тэр мэдээлэлийг харж болох юм байна. Тэр талаар тодорхой мэдээлэл өгье. Миний одоо хэлхийд явах 17 минут байна. За ерөнхийдөө хоёр зүйлийг би энд хөндөж ярина. Үйлдвэрлэлийн сурталчилгын системийн бүтэц. За дараагийнх нь бол үйлдвэрлэлийн сурталчилгын системийг хэрхэн ашиглах талаар энэ зүйл яригдана. Оршоол. Орчлог нууц. За энэ хүү системийн зорилго маань болохоор засгийн газрын 2010 оны 269 дэх тогтоолоор батлагдсан. Үйлдвэрлэлийн осол сурталчилгын судлан бүртгэх дүрмийн дагуу ослыг бүртгэх, ослын шалтгаан хүчин зүйлийг нэрвчлэн тодорхойлж, статистик мэдээллийг олон улсын стандартын шаардлага нийцүүлэн дэлгэрэнгүй гаргах, за цахим системийг практик нэвтрүүлэх, за мөн статистикийн тухай хуульд заасан албан ёсны статистик мэдээллийн 48 үзүүлэлт гэж байдаг. За тэр үзүүлэлтүүдийн нэг бол үйлдвэрлэлийн сурталчилгын талаарх үзүүлэлтийг бий болгох системийн зорилго ачаалал ашиж байгаа. За дахиад уушаа олгож. Тэр доор веб хаяг байгаа. Энэ хаягийг тэмдэглээд аваарай. Энэ хаяг руу орж мэдээлэл авч болно. За тэгээд үйлдвэрлэлийн сурталчилга гарсан тохиолдолд энэ хаяг руу орж одоо бүртгүүлнэ. Энэ бол бүх аж ахуйн нэгж байгууллага ажиллуулах хамааралтай юм зүйл байгаа. Та бүхэн энэ хаягийг бүртгэж авч холбогдох хүмүүст мэдээлээрэй. За нөгөө саяны цахим систем рүү орохлоор нүүр нь одоо ийм зүйл харагдаж байна. Жоохон бүдэг байх шиг. За тэгэхээр миний ярих эхний сэдв болохоор энэ цахим системийн бүтцийн талаар гэж төрүүлсэн. Өөрөөр хэлбэл энэ дээр харагдаж байгаа маягт тайлан тооцоолол, заавал хууль дүрм, холбогдох бүртгүүлэх нэвтрэх гэдэг энэ зүйлүүдийг хэрхэн ажиллах талаар мэдээллийг хэлье. За энэ маягт гэдэг зүйл рүү орохоор ийм зүйл харагдана. Ялгаагаа харагдахгүй байх шиг байна. За маягт нь бол 3 хэсгээс бүрдэж байгаа. Бүртгэлийн маяг, зааврын маягт. За тэгээд сүүлийнх нь харагдахгүй. За дараагийнх нь дараагийнх нь тайлан гэж байгаа. За энийг та нар өөрсдөө эндээс тайлан мэдээлэл харж болно. Өөрөөр хэлбэл одоо 2016 он. За энэ систем бол 2016 оны 5 сараас эхэлж бүртгэж байгаа юм систем байгаа. Тэгэхээр та бүхэн 2016 оны одоо 3 дугаар удирдлагын байдлаар одоо нийт улсын хэмжээнд эсвэл одоо бүсээр нь ангилсан байгаа. 4 бүсээр хуваацсан. Мөн нийслэлийн хэмжээнд одоо хэдэн осол гарсан байна. Тэр осол нь ямар хүчин зүйл, ямар шалтгаан нөхцлөөс болж гарсан байна гэдэг юм уу? Ийм анализ хийх юмнууд нь одоо энэ дотроос харьцаж болно. За энэ үйлдвэрлэлийн сурталчилгын тооцоолол гэж. За энийг бол олон улсын стандартад дагуу гаргасан юм тооцоолбор байгаа. Өөрөөр хэлбэл энэ одоо доторх өгүүлбэрийн уншаад үзэхлээр ерөнхийдөө ойлгомжтой болно. Танай ажилчдын тоог одоо осолт үүссэн өмнөхөө тоотоо бодож үзэн гэсэн үг. За энэ заавар нэмж байна. Одоо хэрхэн ажиллах вэ гэж өөрөөр хэлбэл ойлгомжгүй зүйлүүд энэ заавар дотроос харж болох нь шүү дээ. Бүртгэл маягтыг нөхөх, за тайлангийн маягтын зааварч. Энэ хоёр зааврын дотор байгаа. За энд сүүлийн үед гарсан хууль тогтоомжийн талаарх мэдээллүүд энэ дотор орсон байгаа. За мөн энэ дотор манай хөдөлмөрийн хяналтын чиглэлээр
байгууллагуудыг шалгадаг хяналтын оц хөдөлмөрийн аюултай байдлыг шалгах 412 хөдөлмөрийн харилцааг шалгах 46 кодтой хяналтын оцын талаар за мөн сүүлийн үед гарсан энэ 4 журмуудын дотор байгаа 260 дэх тогтоолж ирэл байгаа. За энэ нэмээд хэлэхэд Оксос 18-1 стандартаас орсон байгаа. За мэдээлэлүүд энэ дотор харж нэзээ. За энэ мэргэжлийн хэлтийн байгууллагын хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл хяналтын улсын байцаагчдын утасны чагсаалт орон нутаг аймаг орон нутаг нийслэл хариуцсан бүх байцаагчдын утасны чагсаалт за дараа удирдлагуудын чагсаалтанд гар утсны дугаараараа мэйл хийгдсэн байгаа. Энэ дотроос хараад тодорхой мэдээлэл авч болно. За захирам системд эхэлж орохын тулд за эхлээд бүртгүүл захирам систем дээрээ за бүртгүүлэх дээрээ энэ дээр асуултууд байгаа. Асуултуудын дагуу ажил олгогчийг бүртгэл эхлээд бүртгэгдэн өөрөөр хэлбэл танаа байгууллагын талаарх мэдээллийн дотор орно гэсэн үг. За хичнээн тийчний ажилтаа байгууллагын регистрийн дугаар за ийм зүйлүүдийг энэ дээр бүглэнэ. За энэ дээр нэг анхаарах зүйл бол цахим шуудангийн хаяг гэж байгаа. За энэ зарим байгууллагууд бол одоо дөнгөж эхэлж байгаа болохоор өөрсдөө мэйл хаягийг хийгээд байгаа. Хувь хүний энэ дотор болохоор хувь хүний мэйл хаяг биш тухайн байгууллагын танаа байгууллагын мэйл хаягийг дээр хийдэг бүртгэгдэх ёстой. За тэгээд тэр мэйл хаяг бүртгэгдсэн мэйл хаягаар нь эргээд нөгөө нууц дугаар нь очино. Тэгэхээр бүртгүүлжтэй. Тэгвэл одоо дараагийн хуудсан дээр нэвтрэгтэй энэ захин хаяг руу нэвтрэгтэй яаж нэвтрэх вэ гэхээр түрүүний бүртгүүлсэн мэйл хаягаар одоо нэвтрэх нэр гэдэг дээр оруулаад нууц үг нь болохоор нөгөө мэйл хаяг дээр чи нууц үг нь очсон байгаа. Энэ бол бүртгүүлэлээс бол тэр дараа очдог тийм систем байгаа. За бүтцийн талаар юм байна. За энэ түрүүний хугацааг бол манай байцаагч нар ярьж инлээ. Энэ одоо комисс маань ямар хугацааны дотор за нөгөө ажил олгогч ямар хугацааны дотор улсын байцаагч ямар хугацааны дотор энэ одоо үйлдвэрлэлийн ослыг баталгааж болох уу гэдэг ийм илгээх үү гэдэг энэ хугацааны дотор байгаа. За энэ хүлээлт хариуцлага нь бас та бүхэн бас энийг мэдчих хэрэгтэй. За хөдөлмөрийн хэрэглэх тухай хуулийн 29-р зүйлд энэ үйлдвэрлэлийн осол мэргэжлийн шалтгаалт хүчний талаарх одоо ямар арга хэмжээ авч хэрхэн ажиллах талаарх мэдээлэлүүд байдаг. За энэ хууль хөдөлмөрийн эрүүлэх тухай хууль тогтоом зөрчигчдөд одоо хүлээлт хариуцлага хөдөлмөрийн хэлтийн байцаагч эсвэл шүүгч ногдуулдаг байгаа. За энэ хуулийн 36-гийн 1. За өмнө нь бол нэм өмнөх хууль дээр одоо ийм заалтууд бол бас энэ бол тодорхой орсон байна л да. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн осол хурцлалтай холбоотой 3 залт орсон байгаа. За үйлдвэрлэлийн осол хурцлалт гарсан бол одоо ямар хэмжээний төгрөгөөр торох уу? За үйлдвэрлэлийн осол хурцлалт 2 ба түүнээс дээш удаа гарсан бол за мөн за үйлдвэрлэлийн осол хурцлалт нуун дарагдуулсан тохиолдолд ямар хэмжээний төгрөгөөр торох вэ гэж энийг бас санхаарч зүгээр энэ асуудал байгаа. За энийг дараагийн хэлтгэлээс харъя. Хэлхийс олж за энэ систем дээр хэрхэн ажиллах талаар энэ гараа яадлах. Энэ бол саний цахим хаягн дээр орсон байгаа. Ийм зүйл байгаа. Тэр би нэг жоохон товчхон ярьчаа. Дараагийн залтаа.
жижиг болохгүй нас арай том байна. За энэ бол яг яаж ажиллах талаарх тийм хэсэг юм байна. Одоо осол гарлаа бол комисс маань ихтэй ажиллана тийм ээ. За комисс ажиллах маань комисс шийдвэрээ гаргаад холбогдох мэргэжлийн хэвлэл байгууллагад мэдээлэлээ ирүүлнэ. За мэдээллийн саяны цахим системд бүртгэгдээд ирэхлээрээ мэргэжлийн хэлтийн газар буюу манай төв сервер дээр энэ мэдээллийг харж идэг. За тэр мэдээлэл нь хөдөлмөрийн яам статистикийн үндэсний хорооноос одоо тухайн хугацаанд ямар үйлдвэрлэлийн осол гарсны гэдэг талаарх мэдээллийг эндээс харчдаг байгаа. За энэ саяны заавар дотор орсон зүйлүүд байна. За энд бүртгэлийн чагсаалт гэж. За нэг үсгээр бас нэлээд цаг авах баг. Ажиллагчийн мэдээлэл гэж. За энэ дотор ямар сэдвүүд орж ирэх вэ гэхээр та бүхэндээс дотроос нь бас судлах явцдаа харж нээз. Осолтгчийн тухай мэдээлэл дотор ямар мэдээлэл оруулах юм. За осолтгчийн гэмтлийн тухай мэдээлэл гэж байна. Гэмтлийн төрөл бие айл хэсэг гэмтсэн. За энэ бол дандаа ихэнхдээ сонголтууд байгаа. Өөрөөр статистикийн хороо хөдөлмөрийн яамны ажлын хэсэг гараад гэмтлийн зэргийн бүгднийг нь ангилсан байгаа. Тэр хэсэг гэмтсэн гэд тэндээсээ та бүхэн маань яг одоо тухайн гэмтэл нь байх бол төстэй гэмтлийн дээрээс сонголт хийж авч явах юм шиг. За энэ түрүүний ярьсан зүйл. Энэ тэгээ болохойлаа. Ажлаа. Томруулын дарахгүй байх зүгээр. Нараас сэтэвч. Сэтэрэ. За энэ үндсэн гарч хөөдөн байна. За дараагийнх нь. За би зурган дээр тайлбарлачих. Дараагийнх нь зурган дээр гаргач. За энэ дээр тайлбарлачих. За саяны цахим системд нэвтрээд нууц үгүйг нэвтрээд орохлоор ийм цон харагдана. Хамгийн дөрөвд. За тэр зүүн талд нь байгаа бүртгэх өдрөөс сурцуулгыг бүртгэх илгээсэн баталгаажуулсан буцаагдсан гэж. За би энэ эдийн талаар тодорхой тайлбар өгье. За энэ эхнийх нь буюу одоо бүртгэх гэж байна. Тэгэхээр энэ бүртгэх гэдэг маань осолтгчтой холбоотой мэдээлэл байж таарна. Одоо тухайн осол маань гарсан гадраас авахлаад бүртгэлээ хийгдэнэ. За тэгээд дээлээ бүртгэх явуулчлаар осолтгчийн тухай мэдээлэл. За тэр нэмэх тэмдгийг дараад осолтгчийн тухай мэдээлэлээ оруулж эхэлнэ. Арай гэж. Осолтгчийн тухай мэдээлэл энэ дээр ингээ бүгдийн сайхан ингээ биччихнэ. Сонгох гэсэн хэсгүүд нь болохоор сонголтоо ингээ явчихна. Бичих хэсгүүд байж байгаа. За энэ осолтгчийн тухай мэдээлэл ингээ дуусч энэ аваг нэрээ хангас үлд одоо регистрийн дугаар төрсөн сар өдрийг дуусаад хангас үлд дээр ногоон төвчин дээр таарна. Энэ бол хадгалж байгаа тийм төвч байгаа ногоон төвч. Нөгөө улаан нь болохоор одоо хадгалахгүй дахиад шинээр эхлэнэ гэсэн үг. Буруу мэдээлэл орвол ногоон төвчөд харах нэ. Улаан төвчөө. За эхний хэсэг нь ингээд осолтгчийн тухай мэдээлэл нь оруулчаад дуусч байгаа. Тэгэхээр өмнө систем дээр ерөөсөө ийм л мэдээлэл оруулна. Их хэлбархан өдрөгөө сурцуулгыг бүртгэх гэдэг дээрээ одоо осолтгчийн тухай мэдээлэл оруулаад дууслаа. За өөр оруулах мэдээлэл байхгүй. Дараагийн. За одоо дараагийнх нь илгээх гэдэг хэсэг гараад ирнэ. За илгээх гэдгийг сонгохлоор түрүүний та нарын оруулсан мэдээлэл чинь
тэр чигээр гараад ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр та нар энийгээ дахиж чек хийж үзээд за зөв байна гэж үзвэл за тэнд доолт нь илгээх гэж одоо бичиг харагдаж байгаа хэвээр. Тэр бичгэн дээрээ дарахаар дараа чинь энэ илгээсэн гэдэг дээр нь гараад ир. Илгээсэн гэдэг дээр одоо товчлсон байдлаар нь одоо ийм мэдээлэлүүд ингээ гараад ир. За илгээчээд нөгөө холбогдох байцаагчтайгаа холбогдоод за би энэ систем дээр цахим систем дээр мэдээлэл оруулчлаа илгээчлээ одоо та эндээс хараад баталгаажуулаад өгөөч гэж ингээ холбогдохлоор нөгөө байцаагч дээр маань осол хаана гарснаа шалтгаалаад байцаагч дээр очиж чинь өөрөлд одоо баян зэрэгтүүрийг эдгээр ороод гарснаа гэхээр бол бид өөрсдөө ингээд хороод үгээ хариуцаад авсан байж идэг мэдээлэл нь яваад очиж. За тэгээд дараа баталгаажуулсан гэж байна. Нөгөө байцаагч маань баталгаажууллаа. Өөрөлд танаа мэдээлэл зөв орсон байна гэдэг үзвэл байцаагч маань одоо өөрхөө ихээр ороод баталгаажуулчихлаар та нарт энэ дээр нь харагдана. Нөгөө нэг мэдээлэл маань энд баталгаажуулсан гэдэг дээр орсон байна. Тэгвэл одоо миний эцсийн шатны үйл ажиллагаа дууссан байна гэж ингэж ойлгох нь. За хамгийн доотлолт нь буцаагдсан гэж байна. Энэ ямар тохиолдолд ордгоо гэхлээрээ за нөгөө ослын талаарх мэдээллийг байцаагч хараад ямар нэгэн зүйл дутуу ч юм уу эсвэл буруу ч юм уу бичсэн тохиолдолд доотлолтод тайлбараа биччихнэ. Одоо ийм шалтгааны учраас танаа энэ юг буцаалаа гэдэг. За тэр мэдээллийг харчаад та нарын буцаагдсан гэдэг төвч рүүгээ орж аваад мэдээлэл засчаад тэгээ дахиад нөгөө илгээх гэдэг төвч рүү орохлоор нөгөө зүйлийг илгээх юм байна.